Сайн байцгаана уу, намрын сэрэх өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Өнөөдөр бид Хинтийн нурууны сардаг өндөр уусаас их авч 700 гаруй км урсаад далайн түвшнээс дэш 780 метрт буюу нэлээд намд газарт орхон гол цутгадаг нэгэн голын тухай ярих гэж байна. Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувь, за нийт усны хэрэглээний 20 гаруй хувийг энэ голоос бид нэр авч ашигладаг. Улаанбаатар хотын урдуур урсан гардаг Туул хэмээх голын тухай ярьж байна. Монгол орны хамгийн том гол ч биш, хамгийн жижиг гол ч биш. Гэхдээ эдийн засгийн ач холбогдол, экологийн үн цэнээр Монголын номер 1 гэж хэлж болох Туул голоор өнөөдөр бид аялах болно. Зүгээр тань мэдхүн аялал энэ бол биш. Туул гол энэ том их хот нийслэлийн дундуур урсан гарахтаа яагаад бохирдгийн шалтгаан юу юм, хамгийн гол нь энэ бохирдолтой бид нар хэрхэн тэмцэх вэ? Ямар аюултай вэ гэдэг талаар яг мэддэг, чаддаг, шийдвэр гаргадаг улстай хамт Туул голоороо завьар аялах болно. За ингээд аялалдаа гарцгаая. Яг эдэл энэ зүгээр сууд яриа авч явж байна. За эхлэе. Явах уу? Хатан туулаараа уруудаад урсаад аяллаа үргэлжлүүлж байна. Одоо бидний байгаа газар бол энэ бидний сайн мэдэх энэ хуучин нисэх онгоцны буудлын автобусны эцэс ердөө километр гарантай газараас уруудаад явж байна. Нэг завин дээр маань одоо яг бидний түрүү ярьснаар асуудал юунд байна, шийдэл гарцсан юу юм бэ гэдгийг тодруулж ярилцахаар та бүхэн таньж байгаа бах нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбаатар, за тэгээд Улс уг удирдах газрын дарга Төрхүүнаар явж байна. За бид нэр ямар учиртай завьар яагаад ийшээ урсж байгаа вэ гэдэг дээр бас нийслэлийн аврах 105 дугаар ангийн аврагчтайгаа хамт явж байгаа юм. За Туул гол маань 717 гэж нэг тоо байгаа, 800 орчим гэс нэг тоо байгаа. Төв аймгийн Мөнгөн морьтоос Хинтийн нуруунаас их аваад тэгээд далайн түвшнээс дээш 1870 метрээс их аваад ингэж байгаа юм чинь 770 орчим. Тэгэхээр орхон туул дээр оч тий. Тэгэхээр эн чинь сав газар нь 5 аймгийн 17 сум гэж байгаа юм билээ шүү дээ. Тэгээ эн чинь 1 километр гарan гэсэн үг байхгүй юу? 1100 м орчим уналттай юм байна. Одоо бол манай нийслэл Улаанбаатар хот ч юм бол яг талд нь 1300 орчим дээр байгаа шүү. Сүхбаатарын талбай 1300 гэдэг юм билээ тий. Тэгэхээр 1870-аас 1300 гэж чинь 500 орчим метр хагас километрийн уналтан дээр нь бид нэр байгаа. За одоо ус бол яг бидний ингээд урсаад завьар явж байгаа хэсгээр бол харьцангуй цэвэрхэн түрүүн суухад бол ёроолын чулуун дээр харагдаж ирсэн шүү дээ. Одоо бид нэр очих газар маань хаашаа вэ? Тэг яг бид нар өнөөдөр бас ингээд Туул голоор урсаад Туул гол таана нь экологийн асуудал үүсэж байгаа вэ гэдгийг ийм ярилцах завшаан тохиож одоо туйлын их баяртай байна. Одоо бид нар бол яг хуучин нисхийн арт талд ингээд Туул голоор урсж байна. Энэ хавьд бол үндсэндээ Туул гол маань цэнгэг сайхан юм урсгалтай харагдаж байна. Одоо бид нар эндээс нэг километр хүрэхгүй газар очиод төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэгдэж байгаа саарл ус нийлүүлэгдэж байгаа хэсэгдэр очино. За тэр саарл ус нийлүүлэгдэж байгаа хэсэг орчимд Туул голын ус хэрхэн бохирдож байгаа. За цаашлаад Төв аймгийн Алтан булаг сум хүртэл хэдүүл өнөөдөр явах санаа байна. Тэгээ Төв аймгийн Алтан булаг сумын орчимд одоо Туул голын бохирдол ялангуяа энэ Туул голын савд лаг хагшаас хэдий их хоримтлагдсан байна. Энэний шалтгаан нөхцөл нь юу ах вэ гэдэг ийм одоо зүйлийг өнөөдөр бас ярилцаж энээс цаашид хэрхэн гарахын гэдэг шийдэл ярихаар л бид одоо зорж яваа. Би нэг юм тодруулаад асуучих уу? Энэ мэрэгжлийн нэр томьёо байх зүгээр яг энгийн хүн тайлбарж хэлбэл саарл ус гэж яг юу юм? Тэ энийг төрхөө хариулах зүг байна. За өдрийн мэндийг бүгд тэгээд ингээд бид бүхэн өнөөдөр бол бас Улаанбаатар хотын одоо ундаалж байгаа ганц одоо сая 600 мянган хүний ундаалж байгаа Туул голоор одоо ингээд явж байна. За энэ маань одоо хэр зэрэг бохирдолтой байгаа, ямар шүү байгаа талаар бас ингээд бидний бас ингээд ярилцаж хөөрийгөө танаа нэвтрүүлгээс оролцож байгаад бас баяртай байна. За саарл ус гэдэг маань өөрөө одоо ариутгах татварын сүлжээнд нийлүүлэхээс өмнө одоо зөвхөн одоо нөгөө юу гэдэг чинь одоо жорлонгийн усыг бол саарл ус гэхгүй. Одоо жишээлбэл нөгөө галтгооны усыг гарч байгаа усыг дахин эргэлтэнд оруулах юм бол тэрийг саарл ус гэдэг. Одоо хар үгээр одоо ярих юм. Яг ер нь зүгээр товчондоо саарл ус гэж цэвэрлэх байгууламжаас одоо цэвэрлэх байгууламжийн болон технологийн төвшөнд одоо цэвэршүүлээд гаргаж байгаа усыг саарл ус гэдэг. Тэгээ энэ бол манай хуучин цэвэрлэх байгууламж 1964 онд анх ашиглалтанд орсон
хоногтоо нэг 170 мянга орчим куб метр ус одоо цэвэршүүлж саарл ус байгальд нийлүүлэх ийм одоо хүчин чадалтай үйлдвэр. За сая бүгд найрамд Хятад улсын засгийн газрын хөнгөлтөө зээлээр 2017 онд анх ихэлсэн одоо дуусаад байгаа шин цэвэрлэх байгууламж бол хоногт нэг 250 мянган одоо шоо метр куб метр ус саарл ус нийлүүлэх ийм хүчин чадалтай. Энэ хоёрын одоо нийт чадлыг нийлүүлэх юм бол нэг ойролцоогоор 400 гаруй одоо шоо метр усыг цэвэршүүлээд одоо технологийн түвшинд цэвэршүүлээд энэ туулгууд нийлүүлэх ийм одоо хүчин чадал байгаа. Тэгэхээр саарл уснд өнөөдөр гол асуудал байгаа. Таны өнөөдрийн асууж байгаа яг саарл ус гэж юу юм бэ? Тэгэхээр саарл ус нь өөрөө яг одоо технологийн хувьд байгаль нийлүүлэгдээд цаашаа одоо хүн амын эрүүл ахуй энэ хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх төвшөнд цэвэрсэн тэр усыг л саарл ус гэж үзэж байгаа. Харамсалтай нь өнөөдөр манай цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус яг энэ төвшөнд очиж чадахгүй байна. Үүнээс шалтгаалаад туулгуулын маань одоо энэ үндсэн ёроолууд маань саарл ус нийлүүлэх зэсгүүд дээр юу яагаад байна? Лаг хагшаас нөгөө саарл усанд агуулгадж байгаа лаг хагшаасууд маань энэ голын сав голдрлыг ингээд бохирдуулаад байна. Энэ юуны энэний шалтгаан нь юу юм бэ гэдгийг л өнөөдөр хэдүүлээ ярих гэж байгаа. Энэ чи жоохон хайргадаад байна уу? Тийм байд. Тий. Би тэр усны чанарын индекс гэдэг нэг юм зураг үзлээ л дээ. Тэгсэн ерөөсөө яг тэр Улаанбаатараас одоо энэ юунаас хонхор налахаас цаашаагаа бол сайхан цэвэр гэж яваад Улаанбаатарын энэ хавцаа чинь тэр 6 зэрэглэл тийм байдгийн байна. Тэгээ энд хамгийн их бохирдолтой хэсэг нь Улаанбаатар өнгөрч байгаад 130 орчим километр яваад байгалийнхаа нөгөө өөрөө цэвэршүүлдэг тийм байсан гэж тэр гидробиологийн судалгаа байсан юм байна. Одоо бол тэр 130 мөч бол худлаа болсон юм байна уу. Тэрнээс ерөөсөө яг тэр таны хэлээд байгаа тэр стандартын шаардлага хангахгүй саарл ус орж ирээд тэгээд лаг хагшаас болоод тэгээд нэг урсгал ус чи өөрөө ингээд байгалийнхаа жамаар тэр цэвэрлж идэг юм байна шүү дээ. Тэр энэ төр бол хуучин тогтоосон стандартаар 130 км орчим. Үнгээс цаашаа цэвэршүүлчихдэг байсан юм байна тийм ээ. Тийм байна 130 тэгээд тэр авчих юм. Тэгсэн одоо бол тэр 130 бол лөөлөө усан гэсэн юм харж уншлаа л да. Тэгээд явсаар байгаад одоо тэр эн чин булган Төв аймгийн хил болж явж байгаа юм биш үү? Манай энэ гол чинь. Тэгээ эн чин би нөгөө хүрээлэн гэсэн утгаараа хэлээд байна л да. Энэ 10 овгийн 16 зүйлийн загас 2 төрлийн 2 зүйлийн 2 нутагтан за тэгээд 170 орчим зүйлийн шууд 71 гэвүүд зүйлийн хөхтэй аймтын энэ гэдэг. Энд чинь өөрөө экосистемийн хувьд их баялаг. Түүхийн хувьд гэх юм бол сая морж яхаа зүгээр санаанд орж илээ. Одоо эн чинь туулын хар бургасанд нөгөө Хэрээдийн Ван хаан тойрол морил за нөгөө нэг булган дахмах авч очдог энэ төр гээл. Одоо энэ сонгоны уулын чи баруун доороос нөгөө жам юуны алтан бүс чинь олцсон гэдэг тавсруу актемчийн археологийн хаагуулаар. Тий. Тэгэл одоо учиргүй түүхэн төр болиг чинь Монгол хүн бүр үзэг хүн байдгүй л цогтойж канон дээр чинь зүгээр ариун туулынхаа уснаас амсаад урагшаага тэр төв рүү дайн тулаандаа мордлоо тэр гэдэг. Тийм түүхэн талаасаач эдийн засгийн талаасаач экологийн талаасаач үнэхээр Монгол хүн бүрийн зүрх сэтгэл ойрхон ариун усал даа энэ. Тэг ямар сайнд хатан гэж цол өхөвдөө тий хамбогд хатан туул гэж таач одоо тэр нөгөө энэ эрх зүйн тэр багшин тэр байсан мэдж байгаа таач дээр нь дурсж ирсэн. Энэ ерөөсөө соёл иргэн шилжээ ингээд нүүдлийн суурь ингээд явхад бид нар чинь бол удмаасаа угаасаа бол ер нь нүүдлийн соёл иргэн шилжсэн улсууд хот гэж юмэг бол таны сая хэлдэг тэр янз биш. Хахгүй юу? Тэр усаа дагаж ер нь энэ суурийн соёл иргэн шил гэдэг юм чинь байд юм биш үү? Одоо том соёл иргэн шил чинь хоёр мөрний сав Нийл, Ефрат одоо юу гэдгийг эсвэл энэ урагшаага хөхөн мөрийн шаран мөрийн энэ төр гээд энэ манай энэ өвгдөөс бол яг л энэ сайхан усны захад хотоо хүрээгээ нийслэл байгуулсан байгаа. Одоо тэр цахилгаан махилгаан дэд үсгийн асуудал нь бол дараа юм билээ шүү. Ер нь бол хамгийн анхдагч хэрэгцээ бол ус шүү дээ. Гэтэл чинь таны хэлдгээр анхлаа одоо ерөөсөө 70-80 жилийн өмнө 450 мянган хүнд зориулсан гэж төлөвлөсөн хот маань
4-5 нугарч гарчин. Энэ олон хүний чинь одоо тэр ариун цэврийн хэрэглээ, ахуй хэрэглээний ус. За хамгийн гол нь хотууд чинь ингээд аж үйлдвэрийн хот. Төр захиргааны төв байдаг одоо холбооны бүтээн геносын боон гэдэг бизнесийн одоо том хот. Соёл урлаг энэ төр одоо Санкт Петербург гэдэг ч юм уу те. Энэ төр гэсэн төрөлжсөн тийм байдаг чинь Улаанбаатар бол дотоодын нийт бүтээгдэхүүний 70%-ыг эндээс одоо туулголоос хангадаг тийм хангамжтай. Одоо Монгол улсын усны хэрэглээний 4 литр тутмыныг нь туулын сав газар туул болон гүний усаар нь. Тэгэхээр манайх чинь үйлдвэрийн хотуу нийслэл мөн бүх үйлдвэр нь Улаанбаатартай. За соёл урлагийнх мөн төр захиргааных мөн одоо боловсролын төв мөн хамаг ихтэй сургууль нь ч одоо таны хэлдгээ тийм универсал сити юм биш үү? Тий энэ манай яг хот чинь ер нь бидний нөгөө нүүдэлчд ийм хот байгуулад ийм их том суурьшилтай болно гэдгийг тухайн тэр зөвлөлт холбоот улсын Москвагийн Гиппогорын зураг төслийн хүрээлэнгийнхэн ч гэсэн тэгж Бодоог байх. Тооцоог байх. Тэгээд та бүхэн одоо мэдж байгаа шүү дээ. 3 дугаар цахилгаан станц бол баг одоо хотын төв дотор болчихлоо шүү дээ. Тэгээд тэр үртэл тийм суурьшилт хэлнэ гэж бодоагүй байсан байгаа. Одоогийн 25 дугаар эмийн сангийн баруун талд чинь дээхэн үед юуны нөгөө бойнд орох гэж байгаа адуу мал хашаалдаг газар байсан юм билээ. За одоо энэ хот маань ингээд тэр нөгөө төлөвлөгчдийн тооцоолжгүйгээр өргөжөөд таны хэлдгээр Монгол улсын нийт одоо GDP-гийн 70 орчим хувь нь энд үйлдвэрлэгдэж байна. Дээр нь бүх одоо эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, төр захиргаа, эдийн засгийн бүгднгийнх нь төв болцсон учраас энэ хотыг, энэ универсал хотыг энд нь тохируулж бид нар цаашид орчин цагийн хотууд энэ чиглэл рүү л одоо төр засаг бүхий л бодлого төлөвлөлт явах учиртай гэж бид нар одоо төлөвлөж байгаа. За дээр нь та түрүү нэг тийм зүйл асуулаа. Энэ ер нь аливаа төр улс хот ер нь яаж хаанаас үүсдэг юм бэ гэхээр зүгээр яг уу одоогоос манай нийтийн тооллын өмнөх 100000 жилийн өмнө л ерөөсөө эртний анхны төр улсууд нөгөө Месопотам зэрэг ийм анхны төрт улсууд за тэгээд тэрний дараагийн төрт улсууд бол Нил, Тигр, Нефрат, Ганга, Хөхмөрөн, Шар мөрнийхөө эргүүдийг дагаж анхны төрт улсууд үүссэн гэдэг ийм одоо зүйл яригддаг. Тэр ч утгаараа өнөөдөр энэ алтан дэвшийн өндийн хүнчлүүний хонхорд бид нар энэ томоохон суурьшил үүсгэхийн тулд тэр үеийн шинжээчд одоо тэр үеийн шинжээчд гэж ярих болтой. Одоо Чин улсын шинжээчд за магадгүй манай шинжээчд нийлээд шинжээ хийсэн гэж ярьдсан байлээ. Тоглохын талыг нэг очиж үзсэн. Их хүр цас ундын юм байна гэж хэлсэн байлээ. Энэ одоогийн 100 мод байгаагийн энэ хавийг үдсэн. Эндээ бол гол ус багтай байна гэдэг ийм зүйл яриад. Тэгээ ер нь бол юу руугаа энэ Богтан уулынхаа ард тал энэ хатан туулын энэ эргээд байгаа суурьшуул илүү одоо олон хүн зон суурьших юм байна гэдэг тийм агуулгаар юу яасан байлээ. Шинцэн ингээд бас түүхчид ярьдаг юм байлээ. Одоо хэдүүлээ чинь нөгөө бидний хүүхэд байхад энэ гол мол чинь хүүхдүүд өсөрч шумбдаг байсан. Одоо энэ хэсгүүд гайгүй цэнгэг яваад байна. Тийм байна. Одоо тэгээ хэдүүлээ яг энэ хүн цаана очиод юу харагдана нөгөө айхтар саарл ус нийлүүлэгдэж байгаа хэсэг. За ер нь бол манай төрхүү дарга нэг юм ярьдээ. Энэ хотын доторх гол бол яг олон улсын нэр томьёогоор инженерийн байгууламж гэдэг ангилтанд орж юм байна. Өөрөөр хэлбэл нөгөө үер усны аюулаас авраа хамгаалахын тулд яг ингэж байглаар нь байлгадаггүй дандаа нөгөө ийм далан босгож тийм ээ сувгчлал хийж ээж за тэгээд дээр нь нөгөө замын үерийн уснуудыг зайлуулах системүүдээр иж бүрээ холбогддог ийм зүйл хийдэг. Тэгээ бид нар энэтхэгийн нэг компани шалгагдсан суулгуулын сав газрыг бүхэлд нь одоо сувгчлах ийм зураг төсөл боловсруулах ажил ийм тэзүү хийгдэж явж байгаа. Тэгээ энэний дараа бид нар Дэлхийн банк, Нидерландын засгийн газар гэдэг гих мэт байгууллагатай хамтарч урт хугацааны хөгжлийн санхүүжилтээр энэ туулголоо ер нь бол яг хотын дундуур урсж байгаа хэсгээ одоо яг инженерийн байгууламж хэлбэрээр одоо үерийн хамгаалтын далан одоо байгууламжаар ийм ажил
одоо хийхээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө тусцсан явж байгаа. За сэлб голынх бол санхүүжилтэн шийдэгдсэн. Одоо гүйцэтгэгчээ сонгож шалгууллаа. Сэлб дунд голынх. Энд чинь сэлб маань дээрээс ирж чад юу болчиход байгаа шүү дээ. Иргэнгүүтээ дунд голоод нэрээс олчиход байгаа шүү дээ. Тэгээ нодлон бид нар дунд голыг нэлээд нөгөө лаг хагшаасаа ухсан. Тэрний хүчинд 2 жил үер усны аюулаас эргээд холболоо. Сүүлдээ дунд гол маань урсах уклангүй болсон байсан шүү дээ нөгөө ийм налуугүй. Дотроос нь ер нь аимшигтай юмнууд бодлон гарсан. Хүний одоо цогцос хэд гарсан. Ой ой. Тэгээд адуу малны сэг зэмүүд гарсан. Муур нохооны сэг зэм тоо томшгүй гарсан. Тэгээд бид нар энэ нөгөө голыг ингээд суугчилж зэгслэхгүй болохоор ингээ яг одоо ингээд тоцоорон газар дотор байгалаараа байна гэдэг үг бас тийм зохимжтой биш болчиход. Тэгээ яг энэ хотоор урсан өнгөрч байгаа хэсэгдэр бид нар экологийг дороотуулахгүй байх. Ийм л Тэгээ эн чи заах уу тэр инженерийн байгууламж хийгээд тэр гол нөгөө нэг манай энэ биологчид, экологчид хүмүүсийн яриад байгаа юм нь би ч нөгөө энд их өөрөө ойрхон болохоор хүнд таатай байх, үер усны аюулаас сэрэмжлэхнээс гадна одоо тэр эко орчныг нь эвдээд буснуудаа зүгээр урсдаг ус болгоод тэнд чинь нэг микро орчин байгаа шүү дээ. Замаг одоо тэр элдв усны амьтад эргэн тойрных нь энэ ирдэг шувууд загас жарааха одоо тэр сэлбэнт чинь бол намайг багт бол зүгээр жижигхэн загаснууд бол жараханууд бол зөндөө. Одоо бол тэгээд нэгдүгээр тэр сэгзэм шарил цогцос хог бохирдол тасалдал даг шавар тэр хагшаас тэрийн янзлаа гээд давхар тэр экологийн тэр микро орчны хуу хамаа зүгээр нэг тийм гранатны ус шиг болгоо хийчихвэл бас жоохон гонигтай тэрийн тоотчил байдаг байл гэдэг одоо. Тий, одоо ер нь дэлхийд дээр хамгийн мундаг ийм нөгөө канал суугчлаараа Холланд штэ, Нидерланд штэ тийм. Угаасаа ч намдор усан дунд байдаг газар тийм. Намдор газар. Тий. Тэгээд Голландын би бас засгийн газрын төлөөллийн хүмүүст бас уулзсан. Тэгээд тэднийх бол бид нар хотын дундуур уурсж байгаа хэсгээр нь бид нар энэ хүрээлэн байгаа орчныг хамгийн одоо боломжтой төвшөнд нь бид нар суугчлах ийм одоо ажлыг зохион байгуулна л гэж. Сонгон хайрхан уулын хойд хормоод байгууламжууд харагдаж байна уу тань? А нөгөө нэг мянганы сорилын сангийн. Мянганы сорилын сангийн баруун их усүр ундны. За энэ болохоор энэ сонгон хайрхан уулын урд өвөр дор байгаа туул голын сав дагуух газрын гүний усыг татаад тэнд 3-4 төрлийн фильтрээр гүн цэвэршүүлэх байгууламж гэдэг юм шүү дээ. Гүн цэвэршүүлээд ингээ Улаанбаатар хотын ундны усны хэрэгцээнд нийлүүлэх ийм үйлдвэр ашиглалтанд ороод одоо баг дуусч байна. 200 хэдэн сая долларын чөлөөд нөгөө. За энэ компакт төсөл. Тий. За энэ төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь энэ хойно байгаа саарл ус дахин одоо ашиглах үйлдвэр. Энэ үйлдвэрийн зорилго нь юу гэхээр одоо энэ цэвэрлэх байгууламжаас туул гол руу нийлүүлж байгаа усыг чинь хэдэн үе нэлээ тэр үйлдвэр авангуудаа ТЭЦ 3 4 2 станцуудын хөргөлтийн технологийн усанд нийлүүлэх зорилготой байхгүй. Тэгэхээр энэ бол өөрөө компакт төсөл айгүй том утга агуулгатай. Улаанбаатар хотыг цаашид ундны усны асуудал ярихгүй даруй 100 жил одоо болох үс ийм төвшөнд хоёр их усүрээр Улаанбаатар хотын иргэдийг цаашид ундаалах ийм одоо боломж бүрдэж байгаа төсөл. Харамсалтай нь өнөөдөр бидний явж байгаа гол зорилго бол энэ төслүүд хэрэгжиж чадахгүй нөхцөл байдал бий болчиход байгааг би танаа нэвтрүүлгээр дамжиж олон нийтэд хандаж хэлье гэж ингээд явж байгаа маа. Та ч нэг туузын ажлаа буцаага хаачих юм ярьлаг үү? Би бол энэ үйлдвэрүүд аль аль үйлдвэрүүдийн одоо яг бид нар энэ төр засгаас одоо энэ тарифуудыг нэмэх юм шийдвэр гаргаж өгөхгүй л тэр өдөрт нь нээлт хийгээд туузын хайчилчаад маргааш нь хаахгүй болохгүй. Ягаад тэгэхээр 1 литр усыг өнөөдөр хэрэглэгчдэд төгрөг 34 мөнгөөр нийлүүлж байгаа. Хорвоо дээр тийм үнэтэй байд юм уу? Тий. Чи ус үнгүй байгаа аахгүй. Нөгөө одоо цэвэр савтаа ус шүү дээ. Ийм 500 грамтай ус чинь 1500 төгрөг шүү дээ. Литр ус 3000 төгрөг байхгүй юу? Гэтэл литр усыг бид нар төгрөг 34 мянгаар мөнгөөр нийлүүлж байгаа. Гэтэл энэ ус шүү дээ.
чулуун шүүртэй, элсэн шүүртэй, дахиад нөгөө лазер мембран шүүлтүүртэй. Ингээд энэ айгүй олон технологийн дамжлага дамжиж эцсийн хэрэглэгчид ус маань очих гэж байгаа шүү дээ. Гэтэл усны маань өөрийн үйлдвэрлэж байгаа өртөг нь 20 хэдэн төгрөг байхгүй. Тэгэхээр бид нар бол цаашид яг ийм байдлаар бол одоо хэрэглэгч нийлүүлэх боломжтой. Хоёрдугаар тэр энэ нөгөө саарл ус дахин ашиглах үйлдвэр шүү дээ. ТЭЦ 3 4 2 моёрт нийлүүлж хөргөлтөнд нийлүүлэх энэ туулгол руу саарл усны бараг 50% оруулалгүйгээр дахин үйлдвэр технологи дотоод цикл хийх гэдэг шүү дээ. Технологи ус гаргаж авах гэдэг байгаа байхгүй юу. Гэтэл одоогийн цэвэрлэх шин цэвэрлэх байгууламжаас гарч байгаа саарл ус тэр технологи ус гаргах стандартыг хангахгүй болчиход байгаа. Яагаад вэ? Яагаад тэгэхээр өнөөдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний, эрүүл мэндийн, арьс ширний, ноос ноолуурын энэ спиртийн, энэ эдгээр үйлдвэрүүдийн цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байгаа бохир ус нь энэ цэвэрлэх байгууламжид ирэхдээ зох төвшөндөө цэвэршүүлэгдэж ирээгүй тохиолдолд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус технологийн шаардлагад нийцэхгүй. Тэгэхээр эдгээр 80 гаруй аж ахуйн нэгжүүд богино хугацаанд яаралтай урьдчилан цэвэрлэх байгууламж барихгүйгээр бид нар цаашаа явах боломжгүй л гэж. Гэхдээ тэр Америкуудын өчнөө олон зуун сая доллар хийхэд энийг урд нь одоо тооцож Гэрэн дээр бүх юм бичигдсэн байна. манайхан Жил болгон Монгол улсын засгийн газар усны суур үнийг багаагаар нэмнэ гэсэн үүрэг хүлээсэн. Энийг хэрэгжүүлээгүй. Дээр нь аж ахуйн нэгж байгууллагуудыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай үе шаттай болгоно гэсэн энэ ажил хийгдэг. Одоо баг ганцхан өдөр урьдчилан цэвэрлэх хийж гин гэсэн тий. Апу. Тэгээ одоо бид нар яг юу руу ирж байна? Энэ туулгалын хамгийн хойд салаагаар урсаад одоо ертөнцийн зүгээр бол нөгөө юуны харалтаа ирж байна. Цэвэрлэх байгууламж биш ээ. Шинэ автоталтааны төвийн одоо яг урд харгалдаа явж байна гэсэн үг. Одоо бидний яг энд үзүүлэх гээд байгаа энэ хэсэг дээр бол туулгалын маань усууд ёроол нь ингээд хайрга чулуу нь харагдаад цэнгэг яваад байгаа. Одоо ингээд бид нар эндээс нэг 7-800 м явгонгуудаа яг сонгоны булан гэж ярьдаг да тийм ээ. Энд төв цэвэрлэх байгууламжаас хоног тутам бараг 200 мянган куб метр одоо саарл ус туулгол руу нийлүүлэгдэж байгаа хэсэг рүү очиж явна. Эндээс эхлээд нөгөө нэг танд хэлээд байгаа нөгөө манай туулгалын экосистем хамгийн ихээр бохирдож эхэлж байгаа. Энэ туулгал чинь нэлээ олон жилийн өмнө одоо манайг одоо жоох хүүхэд байхад бид ундаалдаг байсан. Энэ усан чинь шомбо тоглодог байсан байхгүй. Өөрсдөө ундаалдаг, мал ч ундаалдаг. Одоо тэр ч олон жилийн өмнө юм. Тэгээ одоо энэ гал чинь сүүлийн үед бол одоо хичнээн жил 10 жил бохир дээрээс бохироо нийлүүлдэг гэдэг ингээд одоо ингээд саарл юм бол урсаад байх юм биш үү гол чинь ирсэн. Тэгээ уусан ундаас мал 13 жил байна одоо туулаас одоо уухаас явд эзэнгөө мал дахиад уудын. Тэгээд уусан малаа одоо тэгээд айгуу өөрснөө одоо харсан мэдгийн жоохон орно малчд бол харгалж өөрснөө хүнсэнд хэрэглэнэ. Мэдхгүй бол тэгээд одоо 8-ашаа янз бүрийн мал улзын янз бүрээр явж байгаа тэрний хууж байгаа мал ойлгомжтой юм магшил нь ямар болох нь. Энийг л хамгийн гол нь тэр юу юм саарл усмсаа их замбраацаа их л гоё шахаж штайхан болохгүй. Энд ч одоо хүн битгээл мал уухыг аргагүй болчихсон шүү дээ. Тэгээ бид нар ууж идж байгаа сүү сайлнаас эхлээд одоо тэгэл бүхэл магшуул одоо тэгэл бүхэл юмд нөлөө байх шүү дээ. Одоо аршаа битүүг аршаа гэдэг хүртэл одоо бохирдолд орох гэдэг шүү дээ. Тэр ходооднаас юм баггүй юу? Зүг. Тий, ходооднаас. Тэгэхэд ингэ нүгээр урсж байгаа ус ингээд нөлөөлөд энэ ямар гоё ус байлаа. Тунгалаг гоё тийм юутаас. Тэгээ одоо биш болчихлоо. За энэ бол одоо тэгэл баг хошоо орхон туул сэлэнг ортол үргэлжлэн шүү дээ. Ер нь бол зүгээр яг одоо бүр илт мэдэгдээд одоо амар хэсэг нь бол ямар ч сан лүн өнгөртөл юм л. Саарлаараа. Ямар ч одоо сүүлийн үед л одоо нэг сошиал орчингаар нэлээд ярьж байгаа. Тэрнээс өмнө бол одоо орон нутгийн удирдлагаас бол одоо Улаанбаатарт одоо бусад одоо холбогдох одоо тэгээд ям дамгайханд бол байнгын мэдээлэл өгч мэдээлэл
ийм болоод байна гэдэг юм бол хэлдэг. Сүүлдээ бол одоо тэгээд туулгын даваа нутгалахаас айлууд нүүж холдож эхэлсэн. За яг одоо манай анхны хувьд гэх юм бол одоо бүр хажуутлаа туулгалаас ундлах боломжгүй гэж тооцож үзээд одоо нөгөө энгийн урхаа ходог гаргаад тэргээрээ одоо нөгөө тогтоол ус бэлдэж юу малаа усалдаг тийм байдал руу шилжиж байгаа. Өөрсдөө эзлээс хамгаалаад бол тий. Ингээд энэ гаруун гартлын салаагаар саардус зүүн гартлаас туулгаад хоёр ингээд нийлж байгаа хэсэг. За ингээд одоо өнөр санарч авах юм алга ингээд байгалийн өнгийг хараарай. Ийм болгоод одоо тэгээд тэрнээс цаашаа сайн харуул бүр саарлан болчих. Одоо энийг хардаа яг манай энэ камер барьж байгаа хүмүүс хар. Энэ усны өнгө өнөөдөр ийм байгаа. Одоо яг дээрээс ирж байгаа тул чи голомтуулаад жоох юм шиг болчих. Дээрээс ирж байгаа ус ийм гоё. Хонглог ирж. За тэгэнгүүт одоо яг энэ үзүүр дээр ирээ. За яг энэ үзүүр дээр Яг л ингээд зүүн гарталт нь одоо бидний энэ хараа энэ Улаанбаатархны хэрэгэлсэн саарл ус. Энэ бол ингээд байгалийнхаа усаар. за одоо энэ маань ингээд доошоогоо 5 аймгийн 17 сум. 17 сумын хүн малыг ундаалдаг ус болж хувирчиж байгаа. Тэгээ эндээс эхлээд энд ингээд одоо хэдүүлээ энэ доор очиад харна. Энэ ингээд доотлын ёроолын чулуу харагдаад байдаг. Ийшээ харагдах болчих. Яагаад гэвэл энэ булангатай усан дотор технологийн шаардлагад нийцэж одоо цэвэрлэх байгууламжаар хүүцэд ажиллаж чадаагүй учраас энэ дотор байгаа бүх лаг хагшаасууд холын усны урсцыг дагаад ингээд явчих. За энэ лаг хагшаас гэж юу хэлж байгаа? Надаа юугаа өгч байгаа ч зүрээ энэ үзүүлээд. Лаг хагшаас гэдэг хүмүүс энийг хэлж байгаа. Энэ хардаа. Балер. Энэ нөгөө лаг хагшаас ч. Энд чинь ингээд голын одоо сав газрыг одоо хүнзгий бохирдуулж байгаа. Энэ нөгөө экосистемийн чинь бүтэн одоо устгах байгаа зүйл чинь энэ доошоо бол загас жарахаа үржих ямар ч эцгүй болж. Загас жарахаа байтугай эн чи баг арьс салстаар илдүү байж. Тэгээ энэ хардаа. Энэ доошоогоо бол айгүй хүнзгий болцсон байгаа тий. Энэ яагаад ингэж юм гэхээр зарим хүмүүс шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтанд орохоор энэ бүхэн зүгээр болчихно үгүй. Яагаад гэвэл шинэ цэвэрлэх байгууламж яг одоо МНС тэр стандартын дагуу цэвэршүүлэх процессыг явуулна. Гэтэл нөгөө дээр хилээд байгаа Улаанбаатар хотод хамгийн их бохирдол үүсгэж байгаа 80 гаруй аж ахуйн нэгжүүд. Дээр нь Улаанбаатар хотын одоо айд үрх иргэдийн нөгөө бохирлууга хамаагүй химийн бодистой юмнууд нийлүүлж байгаа. Бүх юмнууд чинь нийлж ирэнгүүтээ цэвэрлэх байгууламж доторх нөгөө бичил биетүүдийг устгачаад байгаа. Хэрвээ бичил биетүүд устаагүй яг өөрийнхөө нөгөө биологийн нөхөн сэргээлтэй их юм бол энэ ус ийм саарл ирэхгүй. Ийм саарл ирж байгаа учраас 80% те. Цэвэрлэгээд энэ чи 90 хэд өрхөд яг 96% та усыг цэвэршүүлж нааша нийлүүлэх хэрэгтэй байхгүй юу? Энийн гол шалтгаан нь би түрүү хэлсэн нөгөө арь ширний үйлдвэрүүд, эмнэлгүүд хамгийн одоо ноцтой бохирдуулж байгаа. Хүнсний үйлдвэрүүд. Хүнсний үйлдвэрүүд, спирт балбармын үйлдвэрүүд, арь шир, ноос, ноолуурын үйлдвэрүүд. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн хашаан дотор болгоно нь урьдчилан цэвэрлэх байгууламж баригдсан тохиолдолд урьдчилан цэвэрлэх байгууламжаар эхний одоо цэвэршүүлтийг хийгээд усаа бохирын систем нийлүүлвэл энэ хойдолд байгаа шинэ хуучин хоёр цэвэрлэх байгууламж энэ усыг 97% хүртэл одоо цэвэрлүүлээд наашаага нийлүүлэхээр энэ ус ингэж бохирдохгүй байсан. Тэгээ одоо зүгээр сайн мэдээгүй нэг аж ахуйн нэгж дууссан гэж байгаа тийм. Апу хашаан дотроо урьдчилан цэвэрлэх байгууламж барьсан. Одоо 20 гаруй аж ахуйн нэгжүүд хашаан дотроо урьдчилан цэвэрлэх байгууламж барих ажлаа эхлүүлж Нийтдээ 80 орчим аж ахуйн нэгж. Тэгэхээр цаана нь одоо 60-аад аж ахуйн нэгж энэ ажлаа хийхгүй л бид нар 2027 оноос эхлээд цэвэр бохир усаар хангахгүй гэдэг ийм одоо захиргааны арга хэмжээ авах гэдэг. Энэ угаасаа усны тухай хууль аж ахуйн нэгжүүдийн хуулиар хүлээсэн үүрэг нь.
А дээр нь энэ аж ахуйн нэгжүүд ус бохирдуулсны төлбөр гэж бас өндөр төлбөр төлөх ёстой. Ус бохирдуулсны төлбөрөөр бид нар юу хийх ёстой гэвэл энэ цэвэрлэг байгууламжийн урсгал зардлыг даах, дээр нь бид нар чи ирэх жил барилга угсралтын ажил эхлэхээр төлөвлөж байгаа лагийн үйлдвэр. Одоо бид нар лагийн үйлдвэр одоо бид нар лагаа яаж байгааг гэвэл зүгээр ийм нөгөө дэлгэцэн дээр хатаагаад, байгаль татаагаад тэгээ эмээлтийн цаад жалганд аваач булаад байгаа байхгүй. Та санаж байгаа бол 1960-аад оны үед 70-аад оны үед лагийн хэрэг гэж хятадтай холбоотой санаж байна уу? Нөгөө лагийг хятад тухайн үед одоо зөө зайлуулдаг байхдаа нөгөө жин тоон дээр ажиллаад тэрнээсээ олж улсын өмч шамшигтуулсан эргээд одоо эрүүг эргээр шийтгэжсэн байсан. Тэгэхээр одоо бол бид нар тэр лагийг ингээд Монгол улсын хэмжээнд байна шүү дээ. 330 сум, 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд нэг ч ширхэг лаг шатах үйлдвэр байхгүй. Бид нар одоо тендерээр зарласан явж байгаа. Эхний өрсөн шат. Өөрөөр хэлбэл бид нар лаг шатаагаад тэндээсээ 10 мегаваттын эрчим хүч үйлдвэрлэе. За ингэнгүүт эрчим хүчээр тодорхой зардлаа нөхөн цаана нь зөрүү гарч байгаа зөрүүг нь бид нар ус бохирдуулсны төлбөрөөр бид нар одоо төлж барагдуулах хэрэгтэй гэдэг. За одоо бидний нөгөө яриад байгаа голыг үндсэн бохирдуулаад байгаа юм чинь энэ одоо ийм хэдэн метр зузаан ийм лаг агшаасууд үүссэн. Энд одоо ямар ч тийм голын одоо нөгөө доод ёроолын хайрга дайрга гэдэг ойлголт байхгүй болсон. Энэ лаг агшаасыг бид нар цаашид бүтэн цэвэрлэхгүйгээр туул голынхоо экосистемийг нөхөн сэргээх тухай ойлголт бол одоо ярихад бэрх өөрөөр хэлбэл боломжгүй гэж хэлж байна. Тэгэхээр бид нар дараах хэдэн үе шаттай ажлуудыг хийх ёстой. За нэгдүгürt нийслэл Улаанбаатар хот лаг босруулах үйлдвэрийг эргэжил бид нар барилгын ажлыг эхлүүлнэ. Төр хувийн хвшлийн түншлэлээр хийнэ гэсэн ийм нэг ажил хийгдэж байна. Хоёрт нь энэ 80 гаруй аж ахуйн нэгжүүдийг бүгдийг өрсөн цэвэрлэх байгууламжтай болгох ажил хийгдэж байна. Гуравт нь эмээлтэй эко аж үйлдвэрийн паркийг эмээлтэд байгуулж арь ширний үйлдвэрүүдийг бүгдийг хотоос гаргах ажлууд хийгдэж байна. За дөрөв дэх ажил бол энэ одоо ингээ голын энэ лаг агшаасыг цэвэрлэхэд энэ бол нийслэлийн хүч одоо мөхсөд нь энэ дээр олон улсын байгууллагуудын тусламж дэмжлэг, за Монгол Улсын засгийн газар, байгаль орчны яам, барилга хот байгуулалтын яам гэсэн энэ байгууллагууд хамтарч энэ ажлыг шийдэхгүй л энэ цаашдаа явахгүй ийм хүнд байдал. Одоо нэг оронтой хамгийн бага тооч нэг үстэй. Нэг. За нэг оронтой тоотоо Монгол төргийн ханш одоо бүр зүгээр хаягдсааснаас шимтах юм боллоо одоо энэ багд байдаг ус нэгт 5-т 10-ын дэвсгэгч юм байхад. Мөнгөний бичээ авдаг. Тийм. Задгаан мөнгө төр металл мөнгөс бүр дүүрчээ. Одоо Монгол банкнаас ч аль биесээр гүйлгэнд байгаа цаасан нэгт 5-т 10-т гэж юм төрийг би хараг удаж байна. 20-ын дэвсгэд хаяа нэг харагдаад өнгөрдөг. Тэгээд 50-100 явдаг тий. 50-100 харагдав. Ер нь бараг цөөрсөн дөө тий. За тэгээд 1 төгрөг 34 мөнгө гэдэг 1 литр усны үнийн тухай бид нэр түрүү ярилцлаа шүү дээ. Одоо хорвоо дээр 1 төгрөгнийхэн дэвсгэрт байхгүй байхад 5 төгрөг 10 төгрөгийн дэвсгэрт байхгүй байхад литр цэвэр усыг 1 төгрөг 34 мөнгөөр гарантнаас нь гэртээ гоожуулаад аваад хэрэгэлдэг ийм улс бол да миний сонссон дуулсан дэлхий дээр тийм тэр дээд тийм яваач маваачнд хаашаа үйдэг гэхээс миний амьдэрдэг хорвоо гариг дээр бол ийм үнэтэй ус гэж юм үнгүү гэсэн үг шүү чинь. Бохирдуулаад байгаагийн сая бид нар одоо ингээд биеэрээ хараад хамраараа мэдрээд одоо дэлгэцээр камераар үнээр дамжихгүй сайхан юм да. Тийм байж тээ. Тэгэхээр одоо үн нэмэхээс бол гарцаагүй юм байна тийм үү? 1 төгрөг 34 мөнгө арай л инээд юм уу? Гэхдээ одоо ийм байгаа шүү дээ. Гэр хороолол бид бүхэн 2 төгрөгөөр усыг зарж байгаа. Байшаа ороод 1 төгрөг 34 мөнгө өгч байгаа. За тэгээ ингээ яхаар чи энэ нөгөө манай ус ч өөрөө үнэгүй. Одоо зөвхөн өөрийнхөө одоо тэр усыг олборлож байгаа хийж байгаа зардлыг тий бид бүхэн нөгчиж чадахгүй юм байдаг байж байгаа. Жишээлбэл одоо гэр хороолол 44-оор усыг хүргэж өгч байна. 1 литр усыг. Тэгээд 38 төгрөгийн алдагдaltaй явж байгаа. За одоо энэ шинэ их усрууд ингээд ороод ирэх бол энэ шинэ их усрч одоо 1 литр усыг одоо
яаж гаргахгүй гэдэг ингээд бид нар бас тооцоо эдийн засгт яг өнөөгийн байдлаар тооцоо хийгээд авч байгаа 12-оос 15 төгрөгөөр 1 литр усыг газрын гүнээсээ гаргах тийм болцоотой байна. Цагаад нэг үйл чинь нийлүүлэхээр чи 1 төгрөг 34 мөнгөөр бид бүхэн нийлүүлэх болчиход байна. Тэр чинь энэ бүр эрс одоо ингээд нэг аахгүй. Тэгээ хамгийн гол нь нийтийн аж ахуй одоо энэ хэрэгжиж байгаа салбар чи өглөөд бид бүхэн одоо жишээлбэл юунаас 0-доо ороод бизнесад усаа татаад ингээд явждаг болохоос биш. Одоо энэ цаана ийм юу хийгээд яаж одоо энэ усыг олборлоод энэ иргэдэд яаж хөргөөд яаж зайлуулад за ямар шүү байдалтай хүмүүс нь ажиллаж байгаа гэд ингээд ярих юм бол маш их зүйл байгаа байхгүй. Тэгээ энэ бүгдийг бидэд одоо ингээд өчнөө олон жил одоо жишээ цэвэрлэх байгаа юм чинь 60 настай. Одоо хүнээр бол 61-тэй хүн байхгүй 1964 онд байсан. Тэгээ үүнээс хойш бид нар одоо байгальдаа нийлүүлж байгаа энийг одоо хэд ч ингэж хил гаргаж ярьдгүй байсан. Одоо жишээлбэл өөрсдийнхөө одоо яг өнөөдрийн одоо нөхцөл байдлаар одоо бид бүхэн одоо албан тушаалаа одоо энэ сайхан байдлыг энэ тэр гоё бай энэ төр гэх юм бол одоо энэ ингээд урдны байдаг хүмүүс шиг ингэж байгаад байна. Одоо яг нөхцөл байдал чинь ийм байж тээ. Энийг одоо бид ярьж шийдэхгүй шийдэл гаргаж цаашаа явахгүй бол одоо ингэж яг ийм байдлаар байгаад байна гэсний үндсэн дээр өнөөдөр одоо эцэн даргаа одоо санаачтаар одоо бид ингэж яаж За ингээд намрын сэрүүн өдөр өглөө эхэлсэн манай аялал энэ хүрээд үдээс хойш өндөрлж байна. Нийтдээ бид нэр бууж суугаад заваар яваад эргээр налхаад машинаарч бас зарим газар нь туулаад 30 гаруй километр 3-4 цагийн аялал хийгээд Улаанбаатар хотын хэлийн цэс дуусаад энд Төв аймгийн Алтан болог сум хэлийн цэстэй залгадаг газар нь ирээд байна. Тэгээд ямар тач асуудал юунд байгааг бол бид нэр үзүүллээ, харууллаа, шийдвэрийг гаргадаг, бодлогын тодорхойлдог усудаас хугацаатай ам өчгийн талаар бас мэдээлэл авлаа. Одоо бол энэ бол зөвхөн нэг хүний, нэг хэсэг хүний биш. 1,800,000, 2 сая шахам хүний амин амьдрал Улаанбаатар гэдэг их хотын экологи, аюулгүй байдлын тухай асуудал болсон болохоор одоо ярих биш, танилцах биш, хэлэлцэх биш, шийдэх, шийдвэрлэх тийм цаг үе тулж ирсэн гэдгийг гараа дүрж чадахгүй, амсаж чадахгүй энэ их усны дэргэдээс мэдээллээ. Хамт байсан баярлалаа.